Нийгмийн харилцаанаас зайлсхийсэн, зүгтаасан, нуугдсан зан үйлийг би төрөлхийн интроверт хүн болохоор, би төрөлхийн зожиг болохоор угаасаа л юм байдаг. Ийм л байх ёстой гэж ойлгоод орхиж болохгүй. За төрөлхийн интроверт буюу дотогшоогоо чиглэсэн харилцааны хэв шинжтэй хүн гэж байдаг. Гэхдээ энэ нь social anxiety-тэй буюу тухайн үед одоо нийгмээс айх айдас, нийгмийн түвшүүр өндөртэй байгаа мэдрэмжээс ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байдаг. За интроверт хүн болохоор яг цэвэр өөрийнхөө хүсэл сонголтоороо ганцаараа байх сонголтыг хийдэг. Тэр хүн ганцаараа байхдаа илүү тайван, амгалан, тав тухтай, за тэгээд ажлын бүтээмж өндөр байдаг. Харин social anxiety-тэй байгаа хүн болохоор өөрийнхөө яг хүсэл сонголтоороо биш, би бусдын дунд тэнэг харагдчих үедээ, би буруу зөрүү зүйл ярьчих үедээ, намайг хүмүүс ингэж дүгнчих үедээ гэдэг айцаасаа болоод ганцаараа байх сонголтыг хийдэг гэсэн үг. Тэгэхээр энэ мэдрэмж, энэ айц төвшүүрийн мэдрэмжийг төрөлхийн харилцааны одоо хэв шинжтэй андуурч ойлгох нь өөрөө амьдралдаа итгэх, сэтгэл ханууч зэргийг бууруулахад нөлөөлдөг. Тийм учраас та мэрэгжлийн хүнтэй хамтраад хаанаас хизэнээс миний энэ мэдрэмж үүсэх болвоо, хизэнээс би өөртөө юм итгэлгүй, би угаасаа буруу зөрүү зүйл ярьдаг, би угаасаа тэнэг хүн гэдэг бодол танд төрдөг болвоо гэдэг дээр хамтарч ажиллах хэрэгтэй гэж хэлмээр байна.